Монгол улсын засгийн газар соёлны гарах шиг боллоо. Урд нь бол гаргаж байгаагүй нэ 5 жил 10 жилээ гарах ёстой үндэсний хөгжлийн шинтгэл хорон хийхгүй байна л да. Шинтгэлийн хорон баталгын хобби шиг яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо за ямар ч байсан Монгол улсын эдийн засаг хэврэг биш байх үндэс нь бол энэ өөрсдөө шингэрүүлэх одоо бензин ямар нэг юм үйлдвэрлэе гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоогийн шатаа саяхан слайдыг буцаа гаргаад одоо ямар шатанд явж байгаа. Энийний тулд юу хийх тухай. Тийм. За тэгэхээр бол энэ төслийн талаар нэг хэдэн статистик хэлээд. Санхүүгийн одоо загварчил санхүүгийн моделийн дээр хийгдсэн байж байгаа. Тэр бол түүхийн үедээ бол нэг $40 авнаа олборлоо гэсэн үг. Тэр энэ бол арай өндөр тоо. Нүүрс үү? Нүүрсийг. Ягаад 40 болохгүй шүү дээ. Өнөөдөр бараг 2 сахын ягаад 40 авч байгаа юм. Одоо шин Герман бол хэд вэ? $100 байна уу? Герман бол тийм $100. Германы ажилчин чи 10,000 еврогийн цалин авч байгаа шүү. Тэгэхэд германчууд $100 байгаад ашигтай байна. Танад одоо нүүрс чинь $15 байгаад болов гээд тийм зөрөө яриад байгаа. Тэгэхдээ максимум 40-оор бодсон юм байна. Максимум ингээд бид нар 40-оор ингээд аваад үзэх нь бол нийт ерөнхийдөө бол зарж байгаа шингэрүүлээд бензин болгоод зарж байгаа үн маань өнөөдөр одоо ойролцоогоор нэг $1200, $1300, за $1400 чиртлүүлж байгаа байхгүй. Тийм үү. Тэгэхээр бол бид нар $40-ыг $1400, $1500 одоо болгож зарж байна гэсэн л одоо ойлголт байна л да. Цэвэр одоо нөгөө нэг break even point гэж ярьдаг. Яг одоо ашиг нөгөө алдаглаа. Яг ингээ барьж байгаа тоон бол биднүүсийн энэ санхүүгийн тооцоолбор бол нэг ойролцоогоор нэг $500 таа. Өөрөөр хэлбэл тийм үү, литр нь одоо тооны тухайн асуудлыг ярьж байна л да. Литр нь бол нэг $50 байхад л бол энэ үйлдвэр бол ашигтай ажиллах юм. Одоо гэхээс бараг 70% унсан ч ашигтай байх юм байна байхгүй. Тэгэхээр яг одоогийн байдалд бол яг юу хийчээд байна вэ гэхээр бол сая ерөнхийлөгчийн Германд айлчлах буюу лицензийн гэрээг зурсан байна. Тэр лицензийн гэрээ нь бол одоо дараагийн шатны техникийн зураг төслийг хийх тухай гэрээ. Энэ дээр бол нийтдээ 27 сая евро зарцуулагдах ёстой. Ингээд ойрын одоо 8 сарын дотор бол техникийн зураг төсөл хийх. Цэвэр одоо энэ дээр санхүүжилтийн тухай хувьд одоо ярих юм бол нийт энэ одоо олон улсын жишг байна л да. Энэ төслийн санхүүжилт. 40% нь бол өөрийн хөрөнгөөр бүтдэг, 60% нь бол зээлээр авдаг. Сайн одоо зах зээлтэй байгаа нөхцөлд бол 70% зээлээр аваад 30% нь бол өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж болж байгаа. Өөрийн хөрөнгө дотроо бол бид Монголын тодорхой хэмжээний хөрөнгө оруулагч энэ дээр байна. Дээрээс нь бол стратегийн хөрөнгө оруулагч. Одоо бид нар яг цэвэр нөгөө оюу толгойн төслөөр ярихад бол Рио Тинто шиг ийм стратегийн хөрөнгө оруулагч энэ дээр орж ирж одоо төслийн удирдлагыг хийж хаашна байгаа юм. Санхүүгийн хөрөнгө оруулагч нар энэ дээр тодорхой хэмжээгээр оролцсон. Санхүүгийнхэн бол одоо цэвэр бид нар мөнгөтэй байх үедээ хадгаламжинд мөнгө хийгээд хүүлээд тодорхой хугацааны дараа эргэж авдагтай ажиллахан энэ төслүүд дээр ингэж оролцдог ийм санхүүгийн байгууллагууд байна. Бусад хөрөнгө оруулагч дотор бол түүхийд нийлүүлж байгаа, бүтээгдэхүүн хөдөлж авч байгаа, эсвэл үйлдвэрийн барья гэсэн сонирхолтой улсууд бага одоо хуваар өөрсдийнхөө тэл үнэмшлийг өөх үүднээс ингэж орж байгаа юм. Тэгэхээр бол саяны зээлийн одоо багц дотор бол Exim банкуудын баталгаа гэж ярьлаа л да. Энэ ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бол энэ Exim банкны баталгаагаар тоног төхөөрөмж ThyssenKrupp-ээс авах Германы засгийн газрын баталгаа энэ гарч иж байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд нь болохоор одоо нийгэмд бол ийм ашигтай эдийн засгийн төсөл байна гэсэн үүднээс одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босролтын банк одоо тийм маягийн олон улсын банкуд оролцох болцоод. Арилжааны зээл нь болохоор үндсэндээ бол цэвэр барилгын одоо богино хугацааны зээл те. Хугацааны хувьд болохоор энэ дээдлийн эхний хоёр бол ойролцоогоор нэг 10-аас нэг дээдл нь 13 жил явна. 6 сарын лайбр дээр нэмэх нь одоо 3 сар. Өөрөөр хэлбэл нэг ойролцоогоор 3-аас 4% хүйтэл зээлүүд орж ирэх. Монгол улсын хувьд улсын засгийн газрын хувьд яах вэ гэхээр бол төрийн өмчт уурхайнуудаасаа энэ үйлдвэрлэлөө нийлүүлэх түүхийн нүүрс нийлүүлэх гэрээг баталгаатайгаар тийм ээ нийлүүлэх олон жилийн тэгжээж түүхий дээрээ хангагдах. Тэгээд бусад бас хувийн уурхаанууд энэ дээр нийлүүлж болно. Дараагийн төрийн оролцох нэг том хөрөн нүүрс тийм ээ. Хөрөн нүүрс. Энийг бол бид нар 3000-аас 4000 килокалори хаана гэдэг. Одоо багнуурын нүүрснээс бараг доошогоо калоритой байна гэсэн үг. Борлогддгүй нүүрс. Борлогддгүй нүүрс байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар өөрийн зарлаа даадгүй нүүрс. Өөрийн зарлаа даадгүй, тээврийн зарлаа хамаг юм унцдаг нүүрс. Тэгэхээр гарч байгаа бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр дотоодын зах зээл бид нар борлуулах хэрэгтэй болно. Төслийн хэмжээ том учраас бол зайлшгүй одоо хэсгийг нь бол экспортлох хэрэгтэй болно.
дотооддоо зарж байгаа юун дээр хэсэг дээр нь болохоор засгийн газрын худалдан авах баталгаа энэ дээр барах шаардлагатай байна. Мөн одоо дотоодын компаниуд бол төрийн оролцоо гэдэг ийм юм дээр заавал харагдах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр түрүүн бас яг одоо санхүүжилтийн хэсэг дээр нэг ийм юм түрүүн Батулга гишүүн бас хөндөд өнгөрлөө л дээ. 7-8 миллиард доллар ингээд улсад зээл болж ирэх юм аа гэсэн санааг. Энэ санхүүжилтийн үр дүнд. Тэгэхээр энд их том ялгаа байна л дээ. Одоогийн бий болчиход байгаа энэ 9 тэрбум чи хувийн сектор нь за нэг 6-аас 7 байгаа. Тэгээ энэ маань яг юу л явсан гэхээр ерөөсө 2-3 жилийн дараа байхгүй болчих нөгөө нүүрс зөөдөх том машинууд л маш олон их хэрэглээний зүйлрүүд энэ зээл маань явцсан шүү дээ. Одоогийн байгаа зүгээр л түүхий экспортдаг энэ бүтцлүү санхүүжилтанд явцсан. Олборлоод экспортлдог. Тэнд бол нэг тийм мундаг сүртэй одоо юу гэдэг бидэрт нэг актив хөрөнгө үлдэхгүй л дээ. 3 жилийн дараа 4 жилийн дараа нөө машин чи эвдрээд болсон байхгүй болчихсон. Нэг тийм том нөлөөлөл 10-аад мянган ажлын байрал бий болсон. Бас нэг юм үлдэн шүү дээ. Хоос нөх. Тэ. Экологийн тэр бол маш гамшиг. Тэгэхээр энийгээс гадна эндээс зүгээр үлдэх юм аа нэг үйлдвэрүүд маань байна шүү дээ. 20-30 жил ажиллах үйлдвэр. Одоо Эрдэнэтийн тэр том үйлдвэрийг бид нар зээл аваад санхүүжүүлсэний дараа 20-30 жил тэр үйлдвэр маань байж л байгаа шүү. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр бараг миллиард долларын үнэтэй тийм үйлдвэртэй л үйлдэж байгаа шүү. Үнэтэй хот чирж яваа шүү. Тэгэхээр тэр өнцгөөс харах юм бол энэ зээл маань ийм зээл одоогийн байгаа шинэ бий болох зөөр хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байна л да. Зээлийн чанар нь тийм. Чанар нь ярихгүй бол энэ том тоонууд чинь жирийн хүнд очихоор энэ зээл гэсэн утгаар очоод тийм асуудал байгаа шүү. Зээлийн оронд би чинь өнөөдөр нэг хөнгөн төгрөг аваад унаад явах юм бол 3 жилийн дараа байхгүй болчихсон тийм. Тэргүүрээ би одоо нэг ойдлын нэг 3 машин аваад тэргүүрээ одоо би ингээд үйлдвэрлэж хийгээд яваад байвал энэ маань намайг хооллоод яваад олон эргээд энийгээ би бас үйлдвэрээ барьцаалаа зээл авчих нь чинь тийм. Том тэс өөр хоёр юмыг бид нар харьцуулж ярьж болохгүй л дээ тэрэн дээр. Тэр бол нийт нөгөө нэг тэр хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг маань бол 4 тэрбумаар ярих юм бол за 30-40% гэдэг нь болох тэр өөрийн хөрөнгөнд бараг тэрбум орчим долларыг гаргах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол ердөөс Монголын хөрөнгө оруулагч нарын хувьд бол одоохондоо хэдхэн компаниуд бараг л тоотой хэдэн компаниуд л тийм хэмжээний одоо хөрөнгөний мэрж дээр уцаас ороод яддаг. Тэгэхээр энэ дээр бол маш их орон хөрөнгө биш Монголын хөрөнгөний мэрж дээр хүмүүсийн газар одоо мөнгө байгаад байгаа байхгүй. Тэр юм босохгүй л дээ. Гэхдээ бүгдийг нь босох алгүй л дээ. Гэтэ бид нар энэ дээр бол бас нийгмийн оролцоог энэ одоо юу гэдэг нийгэмд том өгөөжтэй проектууд л нийгмийн оролцуулалт эднэрийнхээ хоримтлалт нь өгөөж өгдөг тэр хэлбэрээр бид нар оролцуулдаг л байх хэрэгтэй. Ашигтай хэсэг дээр нь энэ дээр манай дээр одоо жишээ өнөөдөр цалин нэмээч гэдэг юм ингээд явхад тодорхой хэмжээний хуримтлал бирж рүү очоод хувьцаа болж явах ёстой бусад оронд. А өнөөдөр манай хөрөнгөний бирж нь ямар байгаа вэ тийм ээ? Цалин хөлс нь ямар хуримтлал байдгаа бүгд цалингаас цалингийн ор зээлчин энэ эрүүл бүтцийг үүсгэхэд хэцүү болчиход байгаа. Тэгтэл нөгөө 21 мянган төгрөг гэдэг нь 800 тэрбум төгрөг босоод байсан шүү. Тэгээ тиймэрхүү байдлаар нэг жилдээ илгээр хэвтэл байна л да. Энэ дээр бол бид нар санаачлахад ёстой юм. Одоо жишээ нь баялагын хөвгөд компаниуд үндсэндээ хөрөнгөний биржийг хүлээж агаар өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөөр босоод энэ үйлдвэрүүдийг санаачлаад одоо магналаад явуул гэсэн санаа. Хүмүүс совсыг худалдаж аваад ихний гамбай яриасан 70 мянган ажлын байр гэж байгаа байхгүй. Одоо сая нэг 10 жилийн дотор уул уурхай дээр бид нар нэг 10 мянгаыг л бий болгосон 15 мянга. А 70 мянган ажлын байр гэдэг чинь дагаад гэр өөрхтойгоо ингээ үзэх юм бол 200-300 мянган хүний нийгмийн асуудал. Тэгэхээр одоо шингэн төлстэй холбоотой асуудал цаасан дээрээ нэлээд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл болгоод технологио сонгогдсон технологи худалдаж авах эрхээ сая ерөнхийлөгч айлчлал хийцсэн юм байна. Герман бол Exim банкнаас зээл өгч гэсэн юм шүү дээ. За Cox-ны үйлдвэрийн өнөөгийн явуулсан юм. Cox-ны үйлдвэрийн хувьд болох дээр үндсэндээ бол энэ төсөл санаачлагч нь бол 5 доллар Cox гэсэн ийм компани бол явж байгаа хувийн хэмжээний компани. Энэ дээр бол нэгдэж бусад одоо компаниуд бас ороход бол нээлттэй. Одоогор хэдэн компани гэдэг? Одоо бол энэ дээр 2 компани нэг ороод явж байгаа. Бусад компаниуд бол танилцуулга. Бусад компаниудад бол танилцуулга ингээд өгдөөд үндэсний хөгжлийн корпорац гэсэн одоо консорциум нэгдэл дээр улсууд одоо оролцох ихний одоо санал бичгүүд одоо энэ дээр өгсөн байна. Технологийн хувьд бол бас ThyssenKrupp-ийн үүдгийн ийм технологи бас явж байгаа. Үндсэндээ явж л одоо эднэр дээр бас тодорхой хэмжээгээр буусан байгаа. Хүчин чадлын хувьд бол 1 тонн нүүрс Cox боловсруулна. Дотоодын болон мөн одоо гадны зах зээл дээр борлуулах ийм байдалтайгаар бол харж байгаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ бол